За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээд энэ миний кэс хөвгтөө болж байгаа бас нэлээд олон бичлэг болчлаа тэгээд манайхан тэгээд забуудаа дарж гад байдлаа тэгээд яг яаж ярил зүгээр байна ер нь тэрийг ингээд бичээд үлдээхгүй бол те гоё яриач гэж заримд хийж дээ. Гоё яриа гэд байгаа тэрийг ингээд гоё тайлбарлаа хэлчихвэл бас зүгээр шүү дээ. Одоо нэг тиймэрхүү юм байна шүү. Тэрийг засаарай гэж хэлж байна. Зүгээр шүү дээ. Тэгээд коммент дээр тиймэрхүү алдаануудыг бичиж өгж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд ингээд алдаануудаа баг вардсаад улам хөгжөөд гоё бичлэгүүд оруулаа явуулахаар табуудаа дараад лайк дараа явуулаа. За тэгээд үзэж байгаад баярлалаа. За тэгээд бичлэгэнд орцгоо. За үзэгдэл маань яаж эхэлдэг вэ гэвэл те манай ингээд мантахаас сүхээ хоёр элднээс нь хамгаалдаг элднийх нь нэснээс гэсэн чинтэй сүхээ шууд эд үе өнгөрөөсөн яагаад ийм хүчтэй байдаг бэлээ гэл манай мантахаа ганцаараа элдийг хаагаал үлддэг сүхээ бүр амар аргашаа хойш өсөрж үлдээл. Гэсэн чинь нөө тэгтээ яаж миний элдний эсрэг зогс зүрхэлж байна гэсэн чинь мантахаа та өөрөө батллаа гэсэн ч хүмүүстэй Янчуухан хариу үзүүлж байна. Юу вэ? Тэгвэл мантахаадон хафийн хоёр үнэн хэлж байгаа гэж юу? Бурхан минь. Хэрвээ энэ үнэн бол Жинкавахо шудраг бусаар өгсөн гэсэн үг үү? Яаж юм байж болно гэж мурдын тэнгэрлэг дөрвөн эзэдийн нэг урвсан гэж юу? Гэсэн чинь манай хоожин болно хажууд найз руу үзэгдэл шилждэг байгаа. Гэсэн чинь хоожин бол чи хоожины өнгөрсөн юм руу шилждэг байгаа дүр зураг. Мурдын тэнгэрлэг бүлгмийн жигсаалтыг олсон. Тэгээд 13 жилийн өмнөх мурдын тэнгэрлэг бүлгмийн хэргийг нарийн учрыг тайлж үнний ард нуугч байсан Дон Хафионг олсон. Шинэ шууд бид үүний төлөө энэ бүхний хийсэнгийн хэрэг гэж хоожин би хэлсэн мэт аливаа хэрэгт ямар үйл явдалд өмнө ямар нэгэн тэмдэглэгээ байдаг. Юу ч болсон байлаа гэсэн хүмүүс л хийсэн болохоор алдаа гарах нь гарцаагүй. Мурдын тэнгэрлэг бүлгмийн сүрэлж адилхан. Мантахаа мурдын тэнгэрлэг бүлгмийн залгамжлагч гэдгийг батлахад Янчуухан бол төв тэнгэрлэг нэгдэлд байсан байгаа хамгийн сайн арга. Гэтэ Дон Хафион амьд байсан бас хийсэн зүйлдээ гэмшиж байсан бол байсан аз боллоо. Хэрвээ тэр оролцоогүй байсан бол бүх зүйл талаар болох байлаа. Гэсэн чинь тэр ном болох бичвэрүүдийг хадгалдаг хүн байсан. Тулдаал энэ бүх хөмгтлээ. Харин чи Дон Хафионг олсон. Тусаасанд баярлалаа гэж манай. Тэгэл за одоо тайз бэлэн болсон болохоор сайн тулалдаа манай манд хараад байдаг. Гэсэн чинь нөгөө үнэндээ гайхалтай. Тэр үнэхээр гайхалтай. Би түүнийг үнэхээр ухаалаг гэж мэдэж байсан ч яаж ийм мантахагийн Дончиван хоёрын эсрэг нүүрлүүлж чадж байна. Тэр амьд гарах хэрэгтэй. Эсвэл тэр мантахаг ялна гэдэгт итгэлтэй байгаа юм болов уу? Гэсэн чи тэргүүн сайд хараал. Бид үнэхээр хүнд байдалд орлоо. Ийм болохоор л умрдын нутгийн тулгаанчид авах юмгүй байдаг юм. Тэр иймхэн хэргийг ч шийдэж чадахгүй байж яаж улс төрд ордог албан тушаалыг суух болно гэж бодсон болоо. Манай ерөнхийдөө нөгөө дөрвөн тэнгэрийн нэг гэдэг дөрвөн багны нэг янчгийн хооныг хэл ер нь ийм тэнэг юм биш дээ гэдэг. Аллах үйлдээд амьд үлдсэн хүмүүс өрдөөл авьяаст хүмүүс байдаг. Харин болох нөхцөл байдлыг өрсөлдөн харж дайснаа дардаг хүмүүс амжилтанд хүрдэг. Хамгийн чухал нь хүн үнэнч байдал алдар нэр ардун зантай амьдарч өөрийн хүч чадлыг харуулж чаддаг байх хэрэгтэй. Цөө. Янчуухан чи аль хэдийн тэдний зөв гэдгийг харуулчихлаа. Нийтийн үзэл бодол аль хэдийн анхаад эхэлсэн болохоор яаж шалтгаан болсон тоочод нэмэргүй. Тэдний сэтгэлийн хүнд эргэлзээ төрж эхэлсэн. Цаашд тэр улам томрох болно. Хүмүүсийн дунд суурхалт харж тэдний асуудал улам илүү анхаарал хандуулах болно. Одоо чи яах гэж байна гэсэн чинь нөгөө тийм. Өтгөдөө чи юу хийж чадах юм? Одоо чамд мантахаг алхаас өөр сонголт байхгүй. Харин төв тэнгэрлэгийн нийтлэл умрдын тэнгэрийн дөрвөн эзэнтэй хувилдаж умрдын тэнгэрлэг бүлгэн устгасан гих цуурхал явах болно. Энийг илүү том цуурхлаар дарахад болно. Тэд энэ талаар дорхноо мартаад дараагийн илүү том цуурхлын талаар л ярьж эхэлнэ. Тэдэнд санаа зовох хэрэг байхгүй. Мантахаа түүнийг ялсан байлаач
ядаргаатай умардын тэнгэрийн дөрвөн эцдийн нэг үгүй болж байгаа бидэнд бол сайн. Дараа нь бид нэг шалтгаан хэлээл мантахайг учрыг нь олох болно. Ер нь бол манай мантахайгийн учрыг нь олоход амар амархан тий. Ер нь бол айл айлттай та хоёрын хэн ч өгсмэсэн айл айлттай манайд ашигтай гэж суучдаг. Эсэн тэнгэрийн шимхва ийм зүйл болно гэдгийг мэдээд хараад Янчхойн анги оролцсон юм байх та ойлголоо. Энэ үйл явдлаар дамжуулаад тэдний бүгдийг нь алах хэрэгтэй. Хамгийн гол нь мантахайгийн страстыг байна. Тэр хүн бол миний санааг зовоож байна. Тэгвэл сая тусаа явдаг. Гэсэн чинь араас нь сайдаа хаашаа явах гэж байгаа юм гэсэн чинь өөдөө явж ажиллаа хэлээ. Тэгэл үзэгдэл манай мантахай Янчхой руу шилждэг. Янчхой та нар үнэхээр тэдний залмихэнд хуурдлаа гэж юу? Би ердөөл тэдний энэ увайг үйлдэлийн таслан зогсоох гэж байна. Төв нутгийн хэдэн 10 жил хамгаалсан баатар умардын тэнгэрийн эзэн Янчхой тэгэл манай байцаа шийтгэслааны тэр хүн лөө шилждэг байгаа. Тэр юу ч хийсэн байсан. Олон нийт түүний баатар хэмээн харж түүнийг дагдаг байсан. Гэхдээ чи өдөө хүртэл яаж амьдарч байсан алдаа боллоо. Чи хэдий баатар байлаач одоо нийт боллоод өөрчлөж чадахгүй. Нийтийн бодлыг өөрчилж чадахгүй. Чи бол ердөөл алуурчин. Мантахай ингээд чи хоёр дахь хэрэг чинь хүчмхөө боллоо. Дээрс нь дэлхий тэр аяараа чиний туусан чотрог бус байдлыг харлаа. Чи үүний тулд баригдсан гэж юу? Тэний манай мөнгөний илт дээшээ хараад. Тайз бас суудлаа оргисон байна. Ингээд дуусч байх шиг байна. Хардлага бас нэг юм хардлагыг дагуулдаг. Энэ явдлын дараа хүмүүс улам ихээр эргэлзэж эхлэх болно. Нууц задралаа. Тэр одоо юу хэлсэн баталгаа нотлогоо үзүүлээгүй бол хүмүүс түүнд итгэхгүй. Тэгэл манай Янчхой руу хатдаг. Янчхой хүмүүс одоо намайг яаж харах нь надад хамаагүй. Миний хэлсэн бүхэн тэ шалтгаан шиг сонсоод бүх асуудлыг үнд суураар нь үгүй хийх хэрэгтэй. Би чиний өрхөнд орсон бололтой. Би Жинхоогийн төв нутгийн энерги шүнийг гарт өгөх гэж байхыг нь болиулсан. Би төв нутгийг аварсан. Би чи яаж над шиг баатрыг үтгэж чадж байна. Нэг муу урагчийн хүү байж өнгөрсөн харилцаагаа бодоод би чиний тулааны урлыг чинь устгаад амийг чинь хэлтрүүлэх гэсэн. Гэтэл чи үннийг өвөл миний нэр дүрд халдлаа. Надад одоо чамайг үгүй хийхс өөр сонголт алга. Муу бузар урагч минь гэж манай мантахай. Янчхой би урагчийн хүү мантахай. Дандалчны хэмээн зарлаж байна. Ер нь бол ингээд тулдыг аль ер нь зарлждаг мантахайтай. Би чамайг цаадаар авах болно гэсэн чинь мантахай Янчхой. Тэгэл нөгөө нэг Дон Пи Хон гэдэг нөгөө сүлд гарч ирсэн ингээд дөрвөн мөчгөө дүүрэн ингээд нөгөө олон жил кийг ашиглаагүй ч нөгөө бод энерги ашигласан шууд цус алдаал нөгөө бичгээ шууд алддаг юмнаас. Гэсэн чи ард нь үүрч өгсөн тий. Хөө юу болоод байна? Нөгөө тий. Мантахай маань шууд тий зүгөө дайчаа бусдыгаа аваад яв. 3 өдөр эрдэмтэн бас аюулд орсон байж магадгүй. Түүнийг болон хамт байгаа хүмүүсийг хамгаал гэсэн чинь эзэнтэй та арай тийм ээ би эцгийг нь үзэх болно. Лээ эзэнтэй тэгэл яваад өгдөө. Энд чинь мөнгө хэлтэй байдал гараад гарлаа. Гараад байна. Удахгүй энэ том үмэнд дэгдэх болно. Одоо хагаралтаа явахаар ийм том асуудал болчихдог байна. Одоо хагаралтаа яхаар ийм том асуудал болчихдог байна. Тэгэл мөрдөн байцаа халдны удирдагч юу игээд байгаа юм бэ? Бид эндээс хурдан явах хэрэгтэй гэсэн чинь бүлгэмийн удирдагч чи одоо цайзын удирдагч Йоны өөдөөс илтээс суулгаад ямар ч асуудал байхгүй. Гэтэ асуудал гарсан нь би учрыг нь олоод өгөх болохоор бүх хүчээрээ гаргах. Гэтэ мэдээч өөр амьд гарч чадвал шүү байл. Тэгэл нөгөө хуулиас дэвчрүү мантахай. Умардын тэнгэрлэг бүлгийн 5 дугаар удирдагч мантахай би одоо өмнөө байгаа жинхэнэ урагчийг цэрлүүлэх болно гэж. Гэсэн чинь өөртөө хаахаа чи надтай тулж чадна гэж бодоо.
Миний санаж байгаагаар чи багаасаа огт тулааны урлаг сураагүй. Бас умардын тэнгэрлэг бүлгэмд устсан болохоор чамд суралцах ямар ч нууц бичиг үлдээгүй. Гэсэн чи дулааны урлагт суралцаж умардын илт гэж өөртөө хэд их ахарсан гэдэгтээ нэртэй болсон бололтой. Тэгэд ингэж өнгөрөөд байгаа юм уу? Умардын илт гэдэггүй. Чи яаж ийм миний эсрэг ил дасгаж зүрхэлж байна гэсэн чи манай мантаа. Умардын тэнгэрлэг бүлгэм ямар ч тулааны урлагийн хичээс үлдээгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм? Та нэр умардын тэнгэрлэг бүлгийн бүх хэлтийг арга барилыг хичээсүүдийг хулгайсан билүү? Гэсэн чи нөгөө тэнд би эхлээд чиний хэлсэн элит чин сугалах хэрэгтэй бололтой. Гэсэн чи аав ингэж хэлж байсан юм. Элдний тал дээр та ааваас хүчтэй бас хинээс ч илүү зүтгэлтэй нэгэн байсан. Гэсэн чи нөгөө тийм тэр мэдсээр байж чи миний эсрэг элд барьсан гэж юу? Ер нь бол тэрийг мэдсээр чи миний эсрэг элд барьлаа гэж шууд дайрдаг. Гэсэн чи мантаа нөгөөдг нь хаагаал тий. Тийм болохоор л та хэний ч дор байж тэсээгүй. Умардын тэнгэрлэг бүлгэм таныг хамгаалах хүчтэй хан биш давлавчийг чинь хорих шууны тор байсан. Ер нь бол ингээ умардын тэнгэрлэг бүлгэм байсан бол чиний ингээ давлавчж орж байгаа тор байсан. Тийм ээ чи тэрийг мэдсээр байж элдээ суулсан гэж юу? Хуваагүй навш гэж манай мантаа тий. Тэнгэрийг устгах өтөрийн сүудрийг илт шууд дайрдаг. Гэсэн чи нөгөө тэний хангад шууд умардын тэнгэрлэг бүлгэм ямар ч нууц бичиг байх ёсгүй. Гэтэл тэр энэ элдний арга барил умардын тэнгэрлэг бүлгэм ямар нууц бичиг байхгүй гинэ. Тэгэл манай мант хайлангуйтай. Үгүй ээ. Би бол нууц бичээс. Би бол умардын тэнгэрлэг бүлгэм гэл ер нь энэ чаптер дуустдаг байхаа. Тэгээ дараагийн чаптеруудаас илүү гоё болно шүү. Өчигдөр тэгээд одоо ингээд өдөр дуулна гэхэд яг ингээд 2 чаптер оруулаа явах гэж. Тэгээд та хэдийн бодлоор нана машинтэй ингээд одоо тас элдний мастер эдэр ч юм уу. Ер нь зүгээр ингээд өөр анимч байсан болон зүгээр ингээд гоё нэрийг бичээд үлдээгээрээ киноны ч байсан хамаахгүй. Тэгээд би ингээд умардын илдээ ингээд нэг өдөрт 1-2-оор оруулангаа тий. Давхар бас тиймэрхүү бичлэгүүд оруулж болно шүү. Тийм болохоор нэрийг бичээд үлдээгээрээ за үзэж байгаад баярлалаа. За баан дараад лайк and бас баярлалаа.